бид нар Япон улсын Fuji уул буюу одоо бидний хамгийн сайн мэдэх Fuji уулын яг өвөрт байрлах Fuji Speedway буюу Япон улсын одоо уралдааны зам, хамгийн алдартай уралдааны зам дээр ирчихсэн байна. Тэгээд бидний өнгөрсөн жилийн аяллаар танилцуулсан Германы Nürburgringтэй яг адилхан зам гэсэн. Тэгэхэд дээр алдартай Лемансгийн уралдаан байсан шүү дээ, тийм. Леманс гэдэг уралдаан одоо ч байгаа тийм үү. Тэгэхээр Леманс уралдаан бол зорилго нь юу байсан бэ гэхээр хэний машин тэр тэмцээнд төрүүлнэ, тэр машины борлуулалт нэмэгддэг байсан байхгүй юу. Тийм болохоор машин хийж байгаа бүх хүмүүс бүгдээрээ Леманс уралдаан төрүүлэхийн төлөө машин хийдэг байсан. Муу адил KH Toyota буюу Toyota брэндийн үүсгэн байгуулагч хүн ч гэсэн яг энэ замлал явж байгаа. Тэгэхээр явсан. Яг тэр 1950-ад он буюу одоо хөдөлгөөний 2 дахь дөнгөж дараах үеэс эхлээд Германд, Япон улсад ажил дээр 2 дугаар хөвсөлдсөн муу айл хүчтэй нөлөөлсөн буюу Японууд өөрөө өөрсдөө машиныг хийж эхэлсэн. Яагаад гэвэл тэдгээр Японы эрхмүүд маань дэлхийн 2 дугаар дайнд өөрсдөө туршлага болох нөгөө дайны цэрэг, зэвсэг, унаа тэрэг, машин тэрэг хийсээр хагаад тэр туршлага дээр үндэслэл өөрсдөө компаниудыг хүчтэйгээр одоо үйлдвэрлэж байгуулж эхэлсэн л дээ. Түүнийх нь нэг бол KH Toyota-гийн 1950 оны одоо энэ бидний харж байгаа уралдааны машин байна. Одоо бид нар мөнгөн сумж харж ирсэн тийм үү те. Тэгэхээр энэ машины үндсэн концепц нь юу вэ гэхээр тухайн одоогийн бидний сайн мэдэх Формула 1 F1 гэдэг уралдаан байгаа шүү дээ, тий. Тэрний яг өвөг эцэг гэсэн үг. Тэгэхээр Япончууд гэсэн муу адил өөрсдийнхөө газар нутгаар энэ төрлийн уралдааны зохион байгуулад тэгээ үүнээсээ төрүүлсэн машинууд муу адил борлуулалт аягүй сайн байсан байх нэ. Тэгэхээр Toyota гэсэн муу адил өнөөдрийн бидний сайн мэдэх Toyota-гийн TRD буюу GR буюу Gazoo Racing гэдэг байгаа, тий. Эдгээр замлууд маань зөвхөн одоо сүүлийн үед гарсан брэнд гэхээс илүүтэйгээр өв уламжлалыг хадгалж ирсэн. Одоо тод жишээ бол бидний ард зохицож байгаа энэ 1951 оны Toyo Pit Racer гэдэг энэ машин байна. За тэгэхээр ажил үйлдвэрийн 2 дугаар хувьсгалын үед бол Япон автомашины гэсэн үйлдвэрчнэр маань хоорондоо маш хөрсөлтөөнтэй уралдаан тэмцээн ихтэй байдаг гэсэн. Яагаад тэгэхээр тухайн цаг үед хэний машин төрүүлсэн байна, хэний машин хурдан явсан байна гэж тааж дотоодын зах зээл болоод олон улсын зах зээл дээр борлуулалт шууд нөлөөлдөг байсан энэ цаг үе. Тэгээд бидний аачих зогсож байгаа машин бол 1966 оны Японы GP уралдааны төрүүлсэн машинууд байгаа даа. Тэгээд энэ үеийн машины ер нь технологи нь ямар байсан бэ гэдэг талаар ярихад бидний одоо сайн мэддгээр бас 5000 хөдөлгөөртэй буюу Донс мотортой 5000 хөдөлгөөртэй байсан байх нь. Тэгээд юутай 600 морины хүчтэй. Тийм нийт өөрийнх нь машиных нь жим бол нэг 820 кг буюу үндсэн 750-аас 800 гэдэг энэ жингээ барьж ийм уралдаан байсан байна. Тэгээд муу адил зөвхөн брэндүүд хоорондоо арааrsаа өрсөлдөх буюу өнөөдөр Toyota брендийн 1966 онд төрүүлсэн загвар хажууд байхад муу адилд бидний баруун гарт Nissan-ы бас тухайн жилээр төрүүлж ирсэн загварууд байгаа тань. Тэгэхээр ерөнхийдөө автомашин үүсээд хөгжиж байгаа цаг үе одоо ч гэсэн хэний машин хурдан байна төрүүлж ин тэр брендийн нэр хүнд болоод борлуулалтанд дагаад нэмэгддэг байсан байх нэ. Япон улсын автомашины үйлдвэрлэгчид маань муу адил дэлхийн одоо автомашины хөгжлийн дагуу буюу өөрсдийн гэсэн уралдааны замтай байх ёстой гэж үзээд 1960 онд одоо яг одоо бидний ирчихсэн байгаа
Fuji Speedway буюу Японы хамгийн алдартай бол хамгийн том уралдааны зам дээр ирчихсэн байна. Энэхүү замын маань болохоор нийт 4.5 км урттай бөгөөд 1960 онд анх барьж ирсэн зам. Тэгээ улмаар явсаар 2000 онд Toyota корпорац үүнийг өөрсдийн судалгааны төв байх үүднээс худалдаж авсан байгаа бөгөөд одоогоор энд болохоор эхлэн автомашины уралдаанууд зохион байгуулагддаг. Бидний сайн мэдгээр Формула Дрифт муу GT английн уралдаан муу ард уялж тэр хоосон замууд дотор хувийн жолооч нар машинтайгаа тест хийгээд унах боломжтой байдаг. Toyota корпорацийн хувьд болохоор өөрсдийн GR гэдэг сүүл гаргасан Racing Division дээр маш их анхаарлаа хандуулж байгаа. Яг одоо бидний ард Toyota-гийн үйлдвэрийн багийн Toyota Supra загвар GT удахгүй болж байгаа GT уралдааны бэлтгэлээ хийж байна. Nissan брэндүүд муу GT ангид маш идэвхтэй оролцож байгаа гол өрсөлдөж бөгөөд муу өнөөдөр яг одоо GT ангидаа бэлтгэлээ хийж байна. Тэгэхээр бид нар одоо Fuji Speedway-ийнхаа одоо дотор талд нь ирчихсэн байна. Тэгээ энэхүү Fuji уралдааны зам цогцлборт маань нийт 22,000 хүн суух боломжтой бөгөөд түрүүн хэлсэн яг одоо Toyota-гийн үйлдвэрийн баг Nissan-ы үйлдвэрийн багийнх манаас нууц тесттэйгээ Super GT ангилалтай бэлтэж байна. Яваад өгсөн. Тэгээд одоо энэ их юм байна бидэрт өнөөдөр энэ замын талаар танилцуулах боллоо. Тэгээд одоо ирчихсэн байгаа энэ хэсэг болохоор Fuji Speedway-ийн Media Center, right? Is it the Media Center? The Media Center. Тэгээд энэ болохоор нөгөө тамирчид хэр хувьдээ явж байгаа ингээд сэтгүүлчд зориулсан. Нөгөө хэд мэдээллийн зориулсан ийм area хараа. Now testing session of Super GT is doing, and you can see that lap time and sector time. За одоо яг нөгөө түрүүний яг одоо болж байгаа тестний нөгөө цаг энэ дээр гарч байгаа байна л да. Тэгэхээр түрүүний хэлдэг TGR. Which one is Toyota? Toyota Gazoo Racing TGR. TGR. Second one is Nissan. Nissan. I think so, yeah. За тэр яг одоо үйлдвэрийн багийн тест хийж байгаа хоёр багийн цагууд гарч байгаа юм байна. You can see the all point for any accident and incident. I see. Одоо энэ болохоор нэг бидний байгаа болохоор уралдааны нийт уралдааны тэмцээний одоо нэг арын алдны хэсэг юм. Энэ дээр болохоор хаа нославаар гарсан, яасан гэсэн гэдэг бүх энэ одоо тэмцээний зохион байгуулагчтай арын алдны хэсэг энэ байгаа юм байна. And 各社がどこに走っているのかっていうのをこれで見ることができます。You can see that машин болгон дээр ингээд өөрөөсөнд нэг GPS тавиад өгчихсөн. Тэгээ тухайн машин тамирчдмаар дайрал байрал дээр явж байгаа гэдгийг бас энэ дэлгэцээр ингэж хардаг юм технологи байдаг гинэ. Okay, next. This one. Green light, red flag, and full course yellow. Safety car. We can put this red. Yeah, okay. Put the comment to the organizers, okay? Yes. Тэгээд ойлгомжтой нөгөө тэмцээнээ эхлүүлэх товч. Тэгээд зогсоох товч. Тэгээд нөгөө pit stop ославаас гарсан нөгөө safety car явуулах юм уу? Энэ командуудыг яг энэ удирдлагын контрол нь ийм байдаг байна. Хай. Right. Everywhere you can see them. And it goes all of the cameras through and 4K cameras. Тэгээд одоо яг нөгөө уралдааны бүх хэрэглэлтүүд болоод бүх цэгүүд дээр яг 4K камеруудыг тавьчихад ингээд харж идэг байх. Тэгээд дараа ямар нэгэн байдлаар ойлгомжтой нөгөө ославаар дээр гарах юм бол те энүүгээс ирээд шалгадаг байх. Тэгэхээр нөгөө автомашины уралдааны зам хийх нь өөрөө ажилуулах юм ч юм уу те ардаас ийм бас тусгай одоо ийм хүмүүс бас ажилуулах ийм шаардлагатай байдаг. Тэгэхээр манай орнд ч гэсэн бас уралдааны зам байгуулахад одоо хөгжөөд явж байгаа. Гэхдээ бас ийм боллоо гэж нэлээд хугацаа бас орох болов уу гэж харагдаж байна. Before the winning session, podium. Yeah. За нэг яг энэ хэсэг болохоор podium гэж штэ. Тийм. Энэ болохоор яадаг хэсгээр яг тамирчид нөгөө медаль авахын өмнө яг хүлээгээ зогсож идэг хэсэг нь яг энэ юм байна. Тэгээ энэ хүлээлгийн хэсэг юм байна л да. Тэгээд тийм биш тэ нарда. The winners waiting room гэдэг
одоо нөгөө тэмцээнд төрүүлсэн тамирчин маань энд медаль авах гэж хүлээдэг байна. Тийм гоё юм байна. Оо. Let's go. Окей. Энэ арда энэ юм байна. Тэгээ яг энд нөгөө тамирчид маань нөгөө цолоо аваад цолоог нь одоо монгол шиг мөрчин. Тамирчид маань нөгөө медаль аваад ваа. Ингээ зогсдог байна шүү дээ. Яа гоё юм бэ? May I stand here? Thank you. Wow. Гоё. Яа. Яг ингээд GT уралдаан тий. GT Super GT буюу одоо GT английн уралдаа. Ер нь тамирчид маань энэ дээр уралдаад яг медаль авдаг. Цомоо өргөдөг гэсэн байна яг энэ багтаа. Тамирчид маань медаль авчаад цомоо өргөчөөд одоо энэ болохоор хэвлэлийнхэн зориулсан нэг хэвлэлийн баг урд гэж хэлдэг шүү дээ тий. Тэр хэсэг нь одоо энд байх юм. Тэгэхээр тамирчид маань энэ дээрээ суугаад тэгээ хэвлэлийнхэн маань энд зогсоод энэ нэг хэвлэлтэй ярьслаа өгдөг ийм медиа центр байна. Тэгээд ардлаар болохоор зам медиахийн бас талаар авах нэг тэр магадгүй нэг зам дээр хаана ямар үйлдэлүүд гарсан гэдэг ч юм уу тий. Зам дээр тайлбарладаг. Тийм хэвлэлийн баг гэдэг. Тийм хэсэг байна. За яг одоо миний ардлахаараа Nissan Super GT английн багийнхан маань тест буюу туршилтаа хийгээд явж байгаа. Яг одоо гадаад жоохон бороотой байна. Тэгээд тухайн өнөөдрийн цагаагаар зориулаад ямар дугуйныхаа сетапа хийв одоо дугуйныхаа сцены сонголтоо туршаад багийнхан бас нууц туршилт хийж байгаа юм байна. Тэгээд яг одоо орж үзэж камера бичлэг хориотой. Тэгээд яг одоо бол ард туршилт ингэ хийгдэж явж байна. Тэгээд автартыг дэмждэг, автартыг үздэг та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд удахгүй дараагийн дугаараар уулзцгаая.